Сайн байцгаана өрх үзэгчдээ та бүхэн сайхан шинжилж байна уу? 17 дугаар жарны сүрээр дараг чимээх гал морин жилийн шинийн нэгний мэндийг үзэгч та бүхэнд өргөн дэвшүүлье. Бид бүхэн Монголын бурхан шашин дээд төв гандан нэгчлийн хийдийн тэргүүн хам 30 дахь хам номын хаан Гэвшил харамт дулан баригчаагийн жавзан дөрчтэй ярилцах гэж байна. За сайн байна уу та сайхан шинжилж байна уу? Сайхан та бүхэн сайхан шинжилж байна уу? Монголчууд маа сайхан шинэлцгээж байна уу? Монгол үндэстний сар шинийн баярын шинийн нэгний өглөө эхэлж байна. Тэгэхээр монголчууд л одоо цагаан сарын баярыг их бэлэг бэлгэшээлтэй ах トゥ хамаатан садан нутгас буурлуудаа хүндэтгдэг ийм сайхан баяраа. Тийм ээ. Монголчууд бид бусдаас ялгарах ондооших зүйл заавал байх хэрэгтэй. Түүний нэг бол бидний уламжлалт цагаан сарын баяр бол яхахгүй нэг нь. Тэгэд энэ баяр яагаад бусдаас бид ялгардаг? Энэ өөрөө яагаад монголчуудад их хэрэгтэй? Яагаад олон жилээр уламжлагдж ирсэн бэ гэдээ бид бас бодмоор. Энэ наана нэг олон хүн дайлал зочлол, олон хүнийг хүндэтгээл, олон хүнтэй золохгүй явал ажил ихтэй юм шиг боловч энэ цаана хүний сэтгэлгээний соёлын дархлааг хадгалж байдаг. Хэлж байгаа үг болгоно цаана гүн утгатай. Энэ үгсийг хүн хэлхийн хэрээр хүний одоо үгээс цааш нь бий болдог олон сайхан зүйлүүдийг энэ хадгалж байдаг. Үйлдэлээрээ бусдыг хүндэтгэх, очиж хүндэтгэх, бусад эрэхт нь хүндэтгэн зочлон дайлах гэж энэ бүгд бол бусдыг хүндлэхийн хэрээр бусдаар хүндлэгдэх ийм шалтгаан болж байдаг. Энэ нарийн гүн утгатай баяр учраас монголчууд энийг олон зуун жилээр уламжлуулан баярлаж ирсэн юм байна. Цагаан сарын шинийн нэгний өглөө чинь нэг л сайхан байдаг шүү дээ. Ингээд эерэг бүхэн хуралдсан. Энэ эерэг бүхэн бол одоо бас монголчуудад ингээд нэг юм дараа жил хүрэхэд тийм нэг сайн сайхныг нөлөөлдөг юм шиг тийм сэтгэл надад бас төрдөг. Бас их хүндэтгэл байдаг шүү дээ. Одоо хүүхэд гэлтгүү, хөвшин гэлтгүү бүгд нэгнээ сайхан хүндэтгдэг. Бидний жаахан багт хөшчүүл жаахан ууралмаар болохоор хүүхдүүд минь сар шинээр ууралдгүй гэж хэлдэг тийм ээ. Тэр чинь цагаан сар гэж нэрлэж байгаа их олон талаас цагаан гэдэг утга нь явдаг. Нэг бол шинийн нэгэнд олон хүний тэр эхний гарч байгаа тухайн жилийн эхний өдөр гэдгээр ирээдүйн өөрийн сайн сайхных нь бас суур тэндээс тавигддаг гэдгээр хүмүүс дор бүрнээ сайн сайханд хичээж өгдөг болохоор тэр хүн болгоны зүтгэлийн үр дүн нь нөлөө нь ойр орчинд хажууд байгаа хүмүүс хүртэл мэдрэгддэг. Тэр утгаар их сайхан байдаг юм болов. Хүүхдүүд ч гэсэн бас ингээд энэ цагаан сараас энэ Монгол соёлын энэ дадлуудыг бий болгох юм шиг санагддаг. Хамгийн анхтаа л одоо та сайхан шинжилж гин үү, амар мэндүү гэж ингээд үг ярианы одоо баялаг нэмэгдэж байна. Нөгөө талдаа бас ингээд сайхан эдэ бодос цацсан баг чинь хоолондны соёл тэн дээр бас ингээд явж байна. Тэрийг бас соёлын нэг том дархлаа монголчуудын энэ баярыг тэмдэглэнэ. Монголчууд бусдаас ялгарах тусгаар тогтнолд зайлшгүй нэг байх зүйл бол соёлын дархлаа. Соёлоороо тусгай хамгаалагдчих байхгүй бол одоо тухайн улс орон үндэстэн өөр том соёл руу уусахад эрсдэл үүсэх гээд байдаг. Уусах эрсдэл. Тэгвэл өөрсдөө бид тусгаар байж ялгарх нэг зүйл бол сэтгэлгээ, үг яриа, үйлдэл, өөрсдийн зан заншил, уламжлалт, баяр ёслолоороо тэрийг хамгаалж тэр нь би тусгаар байхын одоо нэг үнд суурь болж байдаг. Сая өөрөө хэлж байна. Ахмад хүндээ очиж золоход сайхан байдаг. Олон сайхан хэлц үг, олон сайхан хүндэтгэлийн үгийг сурдаг. Тэгээ энэ нь өөрөө цаана бид монгол хүний зайлшгүй хадгалж явах өв соёлыг түгээр дамжуулж байна шүү дээ. Энэ дээр бурхан багшийн сургаал бурханы номонд айлдсан байгаагаас зарим гүн утгыг хуваалцвал ахмад хүнийг очиод золох гэж хүндэтгэн зорин очиж байна. Тэр дундаа хамгийн ахмад хүндээ төрүүлж очин ч гэдэм үү те аав ээжтэй гэх мэт энэ нь өөрөө тэр ахмад хүн ачтай хүнд төрүүлж очиж хүндэтгэл үзүүлнэ гэдэг нь асар хүчтэй буйны хураадаг гинэ. Тэр буйн нь тэр даруйгаасаа өөрт сайн сайхан үр дүнгээ өгөөд хайрлаа зогсохгүй энэ насанд идлээд бардггүй дараа төрөлдөө ч гэсэн түүнийг ач тусыг тэр буйныхаа үрд аз жаргалыг идлээд явдаг ийм буйныг хураадаг учраас ингэж биднийг золгох ёс гэдэг маань цаана ийм утга учиртай байна. Дээрээс нь очиж золох үедээ бас би дороос нь тосож доогуур нь гараа оруулж хүндэтгдэг. Энэ бол тэр хүний буян гişийг аман заяагаас бас хүндэтгэхийн хэрээр өөрт урт наслах, өөрөө сайн сайхан явах ийм одоо ач тус өөрт нь ирж идэг гэж үздэг. Тэр утгаар хүндэтгэлтэй. Энэ бүгд цаана зүгээр нэг
хэлбэр төдий биш. Энийг нь бид бодож хүндэтгэж сэтгэлээсээ хандахын хэрээр илүү буян хүчтэй, түүнээс гарах үр дүн илүү өргөн цар хүрээтэй болж байдаг. Тийм болохоор бид нар сайн үйлийг өөрөө хэдий ч нэ хураана, түүнээс аз жаргал ирнэ гэдгийг өөрсдөр нь хүүхдүүдээр ингэж хийлгэж байгаа нь ерөн цаашдын амьдрал, ялангуяа тухайн жилдээ хүн сайхан явахыг шинийн нэгний өглөөнөөс дандаа сайхан юм бодуулж, сайхан үг хэлүүлж, бусдыг хүндэтгсэн, бусдад тусалсан ийм үйлдэлийг бий болгуулж байгаа нь тэр хүний амьдралыг аз жаргалтай байх шалтгааныг өөрсдөр нь хийлгэж байгаа ийм арга. Тэгээ заримдаа нэг аав ээж, эмээ өвөө, ах мод хүн урдуур норох гэдэг шүү дээ. За яах вэ би ингэчээ. Тэр хүний урдуур орж хийгээд тэр хүн өөрөө сайхан байх одоо шалтгаанаа хийж чадахгүй бол одоо хийгээгүй үрийг өөрөө хамсдаггүй учраас өөрсдөр нь хийлгээд байна шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр шиний нэгний өглөө одоо хүн болгоно л нэг юм би нэг сайхан юм бодох юмсан нэг гоё тийм нэг ариун баймаар байна, юм бэлгэшээлтэй баймаар гэдэг шүү дээ. Тэгэхээр яг одоо ингээд хүн бол одоо өөрийнхөө оюун ухаан тууж өнгөрүүлсэн бүхнээс тэр хүний одоо бодол санаа урхан гардаг шүү. Тэгэхээр ер нь одоо ингээд хүн ер нь сайн бодлыг үүсгэе. Шиний нэгний өглөө бас өөртөө нэг юм нэг даалгавар тавих ч юм уу те. Тэгвэл ер нь юунаас эхлүүл зүгээр вэ? Баярлалаа. Таны хэлсэн дээр би бас түрүүнд дурддаггүй нэг жишээг нэг санааг бас энд илэрхийлэх зүйтэй гэж бодож байна. Ер нь нэг хүн яг ямар бодлыг бодвол сайхан сэтгэл болох вэ? Нэг жишээ гэдэг дээр өглөө дөнгөс сарээд за би өнөөдөр шинэ жилийн эхний өглөө сэрлээ. Тэгэхээр би энэ жил ерөн цаашид ялангуяа энэ жил яавал өөрийн аав ээж ах トゥ гэр бүл тэргуутан бүр цаашлаад энэ дэлхий бүр цаашлах юм бол хамаг амтан аз жаргалтай амар амгалантай сайн сайхан байхаар байна. Тэр бүгдэд нь би хувь нэмрээ оруулах юм шүү. Тэр бүгдэд би тустай үйлийг хийж энэ жилийг өнгөрүүлэх юм шүү. Тэхийн тулд өөрийн зорж байгаа нэг 3 юм уу те хамгийн чухал гэсэн 3 үйлээ бодоод тэхийн тулд би ийм нэг 3 үйлийг энэ жил бүтээх юм шүү гэж дөнгөс сараад бодоод за босоод одоо нүүр гараа угаах гэрээд тодорхой хэмжээнд цэгцлээд бурхан шүтэн заасан бол бурхан шүтэндээ цай сууныхаа дээжийг за дээрэс нь тэр өглөөний эдэн ундааныхаа дээжээ тавьдаг ш тийм ээ. Тэр үед за миний зорж байгаа манай гэр бүл цаашлаад олон хүний зорж байгаа энэ олон сайн сайхан үйл бүгдийг одоо бурхан минь шүтэн минь одоо болгоож хайрлаарэ. Энэ олон хүний энэ зорж байгаа үйлийг бүтгэхэд би бас хувь нэмрээ оруулж манай гэр бүлийн зүгээс ийм энэ жил сайн сайхан зүйлийг зорж байна. Тэгэд энэ бүгдийг болгож хайрлаад түүнийг айлтгаж тахлыг өргөж байна гэд саний тавьсан дээжүүдээ өргөж байна. Түүнийг бурхан шүтэн болгоогоо таалан баясаад одоо гэр орон бурхтын айдас жанлуу гэрэл гэгээ түгэж тийм ээ гэрлийн байдалтайгаар гэр орныг айцлж байна. Гэр бүлийн гишүүдийн ороогоосон биеэр нь дүүрч биеинд нь магадгүй таагүй инээр хурж байсан бол тэр жаврыг арилгаад бурхтын айдас жанлуу хүч нь биеэр нь дүүрч айцлагж байна гэж ингэж бодох юм бол энэ бас тухайн үйлийг бүтгэхэд өөрийн бодол түүнээс гадна бурхад тэдгээрийн хүчийг хамтдаад авч байгаа юм. За түүний дараагаас бусдыг одоо золголт хүндлэх энэ үедээ чин сэтгэлээс төрөөнд орсон санаануудыг бодох юм бол энэ бас нэг жишээ болно гэж та бүхэндээ уриалъя. Баярлалаа. Одоо бас энэ Монголын уламжлалт цагаан сарын баярт одоо монголчуудын бас нэг айлчлах, зочлох гэдэг нэг юм том одоо зан заншил ёс уламжлал гэдэг ш. Тэгэхээр одоо ингээд бас нэг хүн хүлээж авах гэдэг бас нэг соёл, хүн дайл цайлах гэдэг нэг соёл, айлд зочлох гэдэг бас өөрөө нэг том соёл байдаг ш. Тэ. Энэ дээр ер нь таны санаа бодол ямар? Энэ дээр одоо зарим хүмүүс бол ингээд Улаанбаатар төгжирлэхтэй байна ч гэдэм үү. Хөдөө орон нутагт бол алс хоол те 200-100 км-ийн цаана байна ч гэдэм үү. Ингээд янз бүрийн шалтгаанаар нэг хоолны газар хамтдаа зулгачихё гэдэг зүйл бас байдаг штэ тийм ээ. Зарим хүмүүс цагаан сар төхөөр гадагшаа явчихъя ч гэдэм үү те. Тэгээ энэ цаанаа янз бүрийн шалтгаан байдаг байх те. Тэр хүний сонголт тэрэн дээр бол хүндэтгэлтэй ханддаг. Гэхдээ одоо олон зочин ирээд тэнд бас дайл цайлаад хүн ядраад байна гэж үздэг ш тийм ээ. Тэгвэл түүнээсээ илүүтэйгээр олон хүнийг бид ингээ эдэн ундаагаар дайлна тэр хүмүүс зочилж ирэхэд нь хүндэтгэл үзүүлнэ гэдэг маань бид урдын нэг бусдыг хүндэлж дайл цайлж үсний үрээр өнөөдөр бидэнд юм эдэн ундаа хүнс
ийм сайхан зүйлс бас бий болчиход байна. Тэгвэл үүнийг цаашид бас илүү байгаасаа гэж үзвэл үүгээрээ бас бусдыг чи өргөл бусдад дахил өргөж байна штэ. Тэгээ энэ нь өөрөө дараа ирээдүйд ийм илүү хүнс эд юмар илүү байх шалтгаан болдог гэдгийг бас бид сайн бодох хэрэгтэй байхаа. Түүнээс биш би ямар гэдэг бол хамгийн нэгт биш. Яагаад вэ гэхээр би ямар гэхээс илүү ирээдүйд аль нь сайхан бэ? Энэ нөрөө улс үндэстэнд үр хойч тань аль нь илүү сэтгэл зүйд нь юм үлдэх вэ? Ингээ цагаан сар гэдэг энэ бидний уламжлал сэтгэлгээ энэ ёслол улам амархан хялбархан улам ийм болол яваад байх юм бол улам л энэ ингээ бүдгэрээд сүүлдээ тэг хомигдаа цагаан сар гэдэг үл зөвөр үг төдий болчих вэ. Жишээ нь одоо зарим ингээ газар ингээ явхад барууны улс орнуудын одоо Крисмас ч гэдэг юм уу тэг ингээ зарим баяруудыг харахаар ингээ алгуур өмнө байсаас ингээ зарим улс оронд зарим байгууллага тодорхой хүрээл дунд ач холбогдол нь багасаад байна. Хүмүүс тоох нь бага болоо тий. Ингээд ирэх юм бол тухайн нөгөө бидний ярьдаг дархлаа бидний ондоочлол гэдэг юм чи суларна. Тийм болохоор би ядраад ганц өвддөг тий. Би ядрангууд ганц хүнд оройтдаг юм биш юм байна. Харин сэтгэлээр бид ядруул амархан оройтдаг. Сэтгэлээрээ ядруул бид амархан цаашдын олон аз жаргалаа алдах ийм эрсдэлтэй учраас биеийн ядрахыг мэдээж бид харна. Би эрүүл мэнд чухал. Гэхдээ түүнээс илүү сэтгэлээрээ бид их баясгалтай тэнд олон ач холбогдлыг нь бодож ер нь ингээд эргээ харахад бодож энэ дэр хичээе гэдэг бас нэг юм уриалгыг энийг болгоож байгаа хүмүүстээ бас уриалъя. Энэ дэр юм байдаг шүү дээ. Одоо бидний жаахан байхад цагаан сараар олон хүн ирээл дайлал цайлал одоо ингээл байхад тэгээд айлууд ядуурцсан зарим хүн их өрөнд орцсон гэтэр гэдэг одоо яг тийм юм бол яг үнэн сэтгэлээсээ хийвэл тийм болдгүй юм байна. Ягаад бусдыг хүндэтгий бусдад идэ цай хоолоор дайлыг гэсэн чин сэтгэл байхад аяндаа ямар нэгэн байдлаар тэр сайхан сэтгэлийн үр шим өөрт ирдэг юм байна. Түүнээс биш бид улам ингээл одоо сэтгэл хармын сэтгэл төрөөлтэй ингэчвэ тэгчвэ ядрах вэ гэд ингээд байх тусам улам л олон юм хумих болоод эцэстээ хүн улам л сэтгэл цар хүрээн богинохоо юм боддог. Жохон юм өөрт нь том асуудал болдог юм болчих вэ. Тийм учраас би ядрахаас илүү сэтгэлийн жаргал их байдаг шүү гэж бас энд онцлоё. Хамт амтны ярианаас үзэж та хүмүүс цагаан сарын баярыг төгшөөлөө хүлээж авч одоо зүрх сэтгэлээ зориулвал одоо тэр ирээдүйн амьдралын одоо бас нэг сайхан эрэг бүхэн хорсон энэ одоо сар шинийн баярын өдрүүдэд бас хуралдаж за цаашдаа тэгээд одоо ингээд сайхан ярих дурсамжтай за тэгээд сайхан одоо сурсан их зүйлстэй ийм баяр бол одоо цагаан сарын баяр байдгийм байна. Бид нэр цагаан сарынхаа одоо ингээд нэг засал намыг одоо ингээд шиний 15 дотор нэг хийлгэж юмсан да ямар ном уншвал зүгээр өнөө гандан хийдэ нэг зоридоо нэг цаг гаргаад тэгээд л одоо монгол хүн бүрийн одоо сэтгэл дотор байдаг шүү дээ тий. Энэ дээр бас өөрийнхөө санаа бодлоо. Тэ цагаан сараар засал гүрэн заавал хийх хэрэгтэй юу? Ягаад шиний 15 дотроо гээд байгаа юм бэ гэдэг асуулт хүмүүст байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр ер нь засал хэрэгтэй юугүй юу гэдэг дээр ийм нэг тайлбар байна одоо зурхайд одоо томьёолсон байгаагаар жил жилд тэр байтугай өдрөөр улирал болгонд хүний бие махбодын өөрчлөлт тийм ээ адилгүй байдаг. Жишээлх юм бол одоо 100 болохоор махбодоос энэ давмгай болдог. Тэрийг таарсан хоол ийдтэй. Тэр нь таарсан амьдралыг хэмнэлдэн анхаарч гэдэг юм уу. Түүн шиг жилээр одоо морин жил гарахад одоо жил нь өөр одоо бичиж жилтэй, хон жилтэй, өхөр жилтэй гэх ингээл хүмүүсийн хувьд те одоо хулган жилтэй хүний хувьд харьс жил нь гарч байна ч гэх юм уу. Тэрний нэг сөрөг нөлөө эерэг юм нь хүчин дутаад байх тийм ялгаанууд бол жил байдгийм байна. Энийг бол тооцоолцсон. Энийг бараг шинэлэг ухааж гаргаад ирж байгаа. Жил хүний бие махбодын тэнцвэр нь адилгүй байна гэдэг. Тэгвэл үүнийг засах нь хүн болгонд л өвн чухал бай. Юу вэ гэхээр сөрөг юм жоохон давмгаалаад байвал тэр нь адилгүй ш жил. Тэгвэл тэр жил давмгаалаад байгаагаа жоохон сөргийг багасгаад өөрийн зүгээс хүч дутаад урд жил уг нь гайгүй азтай байтал нэг жил аз муутай жил өнгөрөх байдгаа да. Тэгвэл яг тэр жил тэр аз гэдэг юм жоохон баг аз жоохон муу байна гэж үзчихвэл түүнийгээ жаахан одоо хямрал дундаа цог хямраа жоохон бадраах тал дээр анхаарад тэнцвэржүүлээд ирвэл хүний амьдралд хэрэгтэй байна да. Энэ дутаад байгаа эерэг зүйлээ яаж ахиулах? Сөрөг зүйл аль нь давмгүй тэрийг багасгах инээчил засна гэдэг байгаа байхгүй юу?
Тэгэхээр энэ бол хүн болгонд үн хэрэгтэй юм байна. За тэгвэл засал хэрэгтэй гэвэл энийг засах хэрэгтэй гэж үзвэл засал хэрэгтэй юм байна. Яаж засах вэ гэдэг дээр хүн оюун санаагаараа засч чадвал засч болно. Хүн өөрөө магадгүй хийд оронд очихгүйгээр тэрийг засч болж ивэл засч болно. Нэг цаашлаад тарин уншаа те. Эсвэл өөр ингээд зан үйлээр тэрийг засч болж ивэл засч болох юм. Тэрийг бүр болохгүй бол за одоо арц үнэрлэх, одоо дадлага авах гэх мэт эд зай, номын дуу сонсож, номын хүчээр бурхан шүтэн хийд оронд очиж, бурхтын айц жанлуу ийм зүйлүүдээр тэрийг мууг нь багасгах, сайныг хүчийг аривдуулах ийм тусвал байдгийм байна. Тэгэхээр монголчууд тэр болгоныг өөрөө чадахгүй тийм байдаг хүн олон учраас хийд оронд очиж тэр тусыг авч айц жанлуу номын хүчийг хүртэж үнийгээ тэнцвэржүүлээ засъя гэж ингэж хичээдэг боломжтой байна. Тийм болохоор хийд орондоо зорддог юм байна. Бидний хувьд бол ер нь хийд орны зорилго бол сүсгтээ олондоо сайн сайхныг түгээж өгөх. Зовлон хэцүү зүйлүүл түүнийг багасгаж өгөх. Мэдхгүй байгаа хүнд мэдэд таниу соён гээгэрүүлэх энэ ажил бол бидний гол эрхэм зорилго. Энэ утгаар Монгол оронд байгаа бурхан сүм хийдүүд өөрсдийн бүх чадал боломжийг ашиглан сүсгтээ олондоо энэ тал дээр туслах гэж хичээж байгаа. Яагаад шиний 15 дотор гэдэг вэ? Тэр чинь одоо учир шалтгаан юу вэ гэж хүн асуудаг. Заавал шиний 15 дотор биш юм а гэхэд тэр аль болохоор л жилийн их хавцаал тэрийг өгөн тэнцвэржүүлчихвэл сөрөг юм а жоохон багасгаад авчвал тэр жилийн амьдралд нь хэрэгтэй байна гэж үзэж байна. Тэгвэл энэ 15 гэж юу яагаад гарсан бэ гэхээр энэ 15 хоног хаврын ихэнх сар дотроо бурхан багшийн номын рит хувилгад үзүүлж ингээ айцалж өгсөн айц жанлуутай 15 хоног юм байна. Тэгэхээр энэ 15 хоног нь бусад өдрөөсөө илүү номын үйл хүч нь одоо аривдах нь илүү байдаг. Муу юмыг арилгахад илүү хүчтэй байдаг ийм өдрүүд учраас энэ 15 хоногт хичээд юм байна. Магадгүй тэр үед ажилтай өөр оронд байгаа ч юм уу дараа нь ирэхэд аль болох хурдан энийг тэнцвэртэй байдлыг бий болгоё л гэвэл аль болохоор 15 дотроо байна уу дараа нь байна уу тэр жил юусоо хамаагүй гэвэл тэгэл өөрийн сонголт юм. Хэрхэн хамтан та одоо өргөн олон монголчуудаа одоо телевиз үзэн суугаа хүмүүстээ одоо бас цар шинийн мэдчилгээ төвшүүлвэл. За та бүгдтэй гарч буй гал морин жилдээ элгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан өөрийн зорж буй сайн сайхан үйлстэй номын ёсоор сэтгэлчлэн бүтгийн ёроолыг өргөе. Энэ бүгдэд саад болдог хөвчин завсрын харчлага шалтгаан хэл ам хэрүүл тэмцэл энэ бүгд баш 3 эрдэнэ бид бүгдийн сайхан сэтгэлийн хүчээр алс холд амьдралж энэ бүгдээс ангид байж дараа жилийн цагаан сараар амжилт бүтээл аз жаргалаар дүүрэн уулзахын ёроолыг өргөё. Та бүхэн сар шиндээ сайхан шинлээрэй. За танд баярлалаа. За Монголын үндэсний олон нийтийн радио телевизийг үзэж сонсож байгаа эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа. Ингээд манай телевизийг бэлтгэсэн сар шинийн хөтөлбөрүүд үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрнэ.